Бүгдэнд өнөөдрийн мэнд ингээд бүтэн бисийнхаа дараагийн дугаарт орцгоё. Бүтэн сайн болгонд гардаг бүтэн бисийн маань хамтран ажиллагчаар Mailbet олон улсын бооцооны тоглоомын сайт хамтран ажиллаж байна. Зөвхөн шүү. Нэмэх 18 болон түүнээс дээш настай мөн өөрийнхөө алдагтал хариуцлага хүлээх чадвартай хүмүүс нь өөрийн дуртай баг болон спортоо илүү сонирхолтойгоор үзмээр байвал энэхүү сайтаар зочлон бүртгэл үүсэх хэсэг дээр OP бодол гэх миний промо кодыг ашиглан эхнийхээ таас сэргэлтэн дээр бонус авах боломжтой. За энэ 7 хоногийн маань топ пост маань яах вдэгээс орж ирсэн байна. Юу юм бэ гэхээр сая нэг пост харлаа гэж байна. За зураг дээр харагдаж байгаачлан King, Shiryu, Katakuri мөн Lockid адил тэмдэг байна. Энэ нь миний бодлоор Rockstar холбоотой хүмүүсийн дээд адмирал хүмүүстэй холбоотой хаа. Kaido Big Mom 2 Rox-ийн багт байсан. Харин хар сахалтад бол Rox-тай холбоотой маш олон тамга байдаг. Тэгэхээр Lockid бас Rox-тай холбоотой байж болно гэдэг шинэ тамга дэвшүүлж байна. Ямар ч тач шинэ бүлгэн мэдэр биш байх гэж бодож байна. Миний тамгачаас бити шүүмжлээрэй гэж байна. За лайк дарчи. Доор нь маш олон комент байна. За энийг харъя. Би энэ Reddit дээр анхудаа хэрэглэж байна. За энэ дэм юм байна. За энэ зүгээр Brooke-ийн фэн юм шүү. Brooke-ийг алдартай гэж. Одоогор мэддэхгүй байгаадсан. Одоо маань ямар нэг учрын тайлж өгөх баха. За дараагийн пост орцгоё. Дараагийн пост маань Sexy Foxy байна. Саяных дээр миний бодол бол яг л адилхан шүү. Үнэхээр би судлаагүй ямар нэгэн тодорхой юм байхгүй. Хараг ясны зурганд байгаа бол байна. Үнэхээр Soul King-ийн фэн үдүү гэсэн одоогийн бас нэг төрөгдүүллөө. Эсвэл бас Rox ч юм уу, эсвэл арай нэг өөр далаа нэг нууц далайн дэрэмжний бүлгэн байх юм болоо гэж бодож байна. За, Sexy Foxy байна. My opinion гинэ. One Piece anime манганы зохиолч Eiichiro Odaгийн хэлсэн дэрсэн малгайтуудын багийн гишүүн хүч магадгүй гэсэн үг. Олон фэнүүдийн таамаг дэвшүүлэх шалтгаан болсон. Энэ нь хэн нэгэн гишүүн үх магадлалыг илэрхийлсэн байж болох ч тодорхой хэн гэдгийг хэлээгүй тул таамаг дэвшүүлэхээс хэтэрсэн зүйл одоор байхгүй хаа. Гэсэн хэдий ч фэнүүдийн донд хамгийн их үх магадaltaй гишүүнээр дараах хэдэн төрийг нэрлэдэг. Нэгт нь Zoro. Zoro багийн хамгийн золиослогч бөгөөд ихэвчлэн Luffy-г хамгаалахын тулд өөрийгөө эрсдэлд оруулдаг. Түүний нэг мөрөдөл нь нэг ам. Түүний нэг мөрөдөл нэг ам гэх философи нь аюултай нөхцөлд ам нь эрсдэх магадaltaй гэж үздэг гэж байна. Хоёрт нь Sanji. За Sanji багийн дунд хамгийн эмзэг хүн чанар ихтэй дөрүүдийн нэг бөгөөд бусдын төлөө амиа золиослох магадaltaй. Гэр бүлийн харилцаа болон өнгөрсөн амьдрал нь түүнийг эрсдэлж бас оруулж магадгүй. Гуравт нь Usopp. Usopp ихэвчлэн аймхаа боловч бусдын төлөө зоригтой үйлдэл хийдэг. Түүний мөрөөдөл болох далайн жинхэнэ зоригт дайчин болох нь магадгүй үхлийн нэр зоригт үйлдэлтэй холбоотой байж магадгүй. Дөрөвт нь Nami. Эдгээр Nami-гийн үхэл хамгийн магадл багатай гэж үздэгч түүний урт хугацааны мөрөөдөл нь дэлхийн газрын зөриг зурах. Үүнийг дуусгахаас өмнө ямар нэгэн аюултай сорилтод тулгарч болох магадaltaй гэж байна. Эцэст нь Eiichiro Odaгийн үссэн үг фэнүүдийн хүлээлтэнд оруулсан стратегич бас байж магадгүй. Тэрээр фэнүүдийг гайхшруулж түүхээ гинтийн үйл явдлаар баяжуулж ирсэн мөлий. Тиймээс яг хин үхийн баттай их боломжгүй байгаамаа. Тэгээд эцэст нь хэлэхэд ямар нэгэн их сурвалж дээр хизээ хин гэдгийг нь санахгүй байгаа ч ингэсэн байсан. Бис анимын зохиолч бүтээгч Eiichiro Oda нэгэн нэвтрүүлгийн үеэр хамгийн их хөх магадaltaй гишүүн бол Usopp. Тэр Luffy-гийн төлөө амиа золиослоо гэж нэмэнд дурдсан байдаг гэсэн пост олны нэг хэсэг шуугуулж байсан бэлээ гэж байна. За тэгээд peace гинэ. Peace. Гой мэдээлэл байна. Баярлаа. Дараагийнх нь Alarming Return Sogeking гэж байна. За юу гэж байна гэхээр One Piece ертөнцид 4 бурхан байдаг. Тэр дундаас нь ойн бурханы хүмүүс Chopper эсвэл Wano Arc дээр гарч ирсэн ногоон залуу гэж боддог. Гэвч миний хувьд ойн бурхан бол Usopp юм аа. Тэгээ Usopp-ын сүүлийн аркаас өмнө ойн бурханы жимсэг олж идэх баха. Яагаад вэ гэвэл 2 жилийн time skip үеэр Usopp жинхэнэ утаараа байгальтай харилцсан бэлтгэл хийдэг. За мөн Usopp өөрөө хүртэл ургамал зэргээр буудаж ондог шүү дээ гэж байна. За энэ дээр нь штэ. Та нар байгалийн жимсийг Usopp л гэж бодоод ах шиг байна. Яг Usopp гинэ Chopper гэж бодоод ах шиг байна. Chopper байх магадлал бол байдаг. Гэхдээ яг миний сүүлийн үед яг үзээд байгаа хэдэн ютуберийн яг магадлал байна л да. One Piece-ийн цаг үеийг 4 хуваагаад байгаа. За нэгт нь юу юм бэ гэхээр Титаны үе буюу аваргуудын үе. Хоёр дахь үе маань Никагийн буюу Никагийн era. Гурав дахь нь Rox era. Дөрөв дахь нь юу юм бэ гэхээр модерн era буюу одоогийн үе. Яг ингэ 4 таамаглаад за тэгээ Titan era-гаас эхлээд энэ 4 бурхан байсан. За уучлаарай. Тэгээ Titan era нь яг юу юм бэ гэхээр аваргуудын ирэн үе штэ. Тэгээд тэнгэрээс ийм 4 бурхан бууж ирсэн. За энэ болохоор зүгээр бүр ингээ жоохон
тэнгэрийн санагдаж магадгүй ч гэсэн бас онж магадгүй болохоор та нарт товчхон яриад өгчээ. За Титаны үед ингээд дөрвөн бурхан байсан юм байна. Энэ дөрвөн бурхан яах гэж байгаа юм бэ гэхээр тэнгэрээс One Piece ертөнцид одоо бууж ирээд за One Piece-ийн ертөнцийг захирна гэсэн юм дөрвөн бурхан байж л дээ. Энэ нь угаасаа мэдээж та нарын хэлдгээр усны бурхан, байгалийн бурхан буюу ургамлын бурхан, дээрээс нь нарны бурхан, тэг нэг нь юу вэ та марчиж тэгтээ энэ зургийг гаргаж тавьчих. За ингээд ийм дөрвөн бурхан байгаа. Тэг энэ дөрвөн бурхан тус тусын ийм өөрийн хүч чадалтай. Тэгээд ингээд Титаны үеэс эхлээд хоорондоо дайтаад одоо ингээд Никагийн 90 үед бол Ника яг бурхан болж чадсан гэсэн юм таамаг бэлээ. Тэгэн дээр амар олон ингээд үе тоолол, он цагийн тооллын юм магадлалуудыг бүгдийг нь оруулаад нэг амар сонин ойлгомжгүй маягийн таамаг байсан болохоор нэг одоохондоо ингээд товчхон дуртчи. Та нар маань бас энийг жоохон ухаад үзүүл цааш тавс юу болтох нь. Тэгэхээр дараагийнхан 7 хоногийн бүтэн бистерээс энэ талаар судлал их гоё байх байх гэж миний зүгээс бодож байна. За баярлаа. За ингээд дараагийнхаа пост орцгоё. Cool sensei, cute sensei. За зүгээр just kidding. Oh my god би юу болчихваа гэш. Хаха JK шүүгүйс гинэ. Тэн дээр юу юм бэ гэсэн чинь Усопийн хамаар юу гэж байгаа юм бэ энэ одоо. Тэгэл наадах ч Усоп гинэ. За боловчтой бороо. За next Тамаг окей screen. Локи яг үндэ Шанксын баг байсан баха. Харин Шанкс Локиг чөтгөрийн жимсэд хийх сонсоод дургуц Шанксын одоо Шанкс жимсийг сольж өгсөн баг. Бас Локи одоо Луфигийн баг болно. Яагаад гэвэл баг болгонд нь өвлөмж бит байдаг шүү дээ гэж байна. Өвлөмж битний хувьд бол бас байж болох юм. Одоогийн бас нэг сонирхолтой хэлсэн юм болохоор одоо One Piece-ийн яг live action буюу одоо амьд юм Netflix дээр хэд нэг кино гарсан да. Тэрийг одоо хийж явах ярьцлагыг би үзэж байхад тэр ярьцлаган дээрээ би ингээд айл болох хамгийн ихэнд нь авраг битнүүд одоо далайн хүмүүс буюу одоо загсан хүмүүс тэ энгийн хүмүүс ингээ янз бүрийн хүмүүсийг ингээд ийм айхтар том баян ертөнц одоо энэ One Piece ертөнц маань ийм баян ертөнц шүү гэдгийг харуулахыг зорьсон гэж ядг юм бэ нэлээ. Тэр нь үлэмж битэн бол магадгүй одоо хамгийн ихэнд гаргадаг шигэ үлэмж битний бас нэлээд том үүрэгэр бол цаанаас өгсөн байж бас магадгүй хаа гэж бодож байна. За дараагийнхаа таамаг орцгоё. C introduction. Rox-ын талаарх миний таамаг гинэ. За хүмүүс Rox-ыг маш хүчтэй гэж бодож байгаа. За учир нь багт нь маш хүчтэй олон гишүүд бас байдаг. Бурхтын хүндэд Rox-ын баг Garp болон Roach-тэй тулцсан гэдэг. За гэхдээ миний бодлоор Rox тийм хүчтэй биш баха. Яг л багийн шиг маш хацтай. Тийм болохоор л багт нь одоо маш олон хүчтэй гишүүд байсан баха. Мөн адил багийн багч гэсэн хүчтэй хүмүүс байдаг. Бодоод үзье. Rox тэнцүү Rox. За Mihawk нь Whitebeard-тэй тэнцэж байна. Crocodile нь Kaido-тэй тэнцэж байна. Багийн Rox хоёр миний гаргасан таамагуудын дагуу азтай байдлаар адилхан баха. Mihawk цагаан сахалт хоёр хоёулаа маш хүчтэй зэрэглэлийн зэвсэг ашигладаг. Crocodile, Kaido хоёр хоёулаа ямар нэгэн улсыг одоо хүчээр иргэшээлт авсан байдаг. Энэ хүртэл уншсанд үнэхээр баярлалаа гэж байна. За доод нь комментиг харсан аав хоёр гэж магадгүй маа гэж байна. Мөн бро минийх ч гэсэн юу нэ? Минийх ч гих шиг сүсийн бол за энийг өргөчээ. За тамаг төвшүүлсэнд маш их баярлалаа. За тэгтээ за бас нэг уруугаар бодоод үзэхэд үнэхээр багийн маань Rox бас байж болох юм болов тийм ээ. Азтайгаараа. Гэтэ Rox бол үнэхээр амар хүтэн гээд сүртэй гарч ирээд ижиж баг шиг тийм чадaltaгүй бачка ойлс жоохон яал. За тэр яхаа дараагийнхаа пост руу Jagi 6 асуулт гинэ. Kizaru ягаад дэрсэн малгатын багт орно тэргээ яриад байгаа юм болоо. Мэдэхгүй болохоор ингээ асууж байгаа шүү. Тайлбар байвал бичээд өгөөрэй гэсэн доор тайлбар алга. За би хийлээд үгүй. Тэгэхээр яг юу гэсэн юм бэ гэхээр Kizaru ч одоо ингээд адмирал нэг тийм үү. За мөн Kizaru одоо бидний мэдих яг сайн хүмүүстэй айгүй холбоотой хүмүүс. Нэгт Kumaтай сайн найзууд. Хоёрт нь одоо бидний мэдих одоо Aokiji-тэй бас жоохон найзууд те. Тэр Rayleigh ч бас мэдээд байдаг. За нэг иймэрхүү болохоро бас яагаад ч хүмүүс Kizaru-г сайн талуулж магадгүй гэсэн байдаг. Тэгээ янз бүрийн байдлаар ингээд Kizaru-д одоо дээдлээс нь буюу Akai-нугаас тушаал ирэхэд Kizaru ямар нэгэн байдлаар би биелүүлэх гэж хичээлээ. Гэхдээ чадсангүй гэдэг хариултыг айгүй их өгдгийг бид нар хардаг штэ. Buster Call хийсэн, бүтлгүүцсэн одоо мангаг та нар уншсан бол манга дээр хүртэл Eked Island дээр очсон байсан. Бас л хажуугаар нь ороод юм хийж болох байсан ч гэсэн холоос хараад за би барахгүй юм шүү гэнэ үү гэж зүгээр хараа зогсож байдаг тийм ээ. За энэ байдлаар Kizaru ямар нэгэн байдлаар нууц бүлгэмийн гишүүн буюу одоо бидний мэдхээр Sword нийгэмлэгийн бас нэг гишүүн байх юм болов уу гэж боддог хүмүүс бас байлаа. За миний бодлоор болохоор Kizaru-гийн яг ингээд
адмирал буюу одоо ингээд усан цэргийн флотын хамгийн том тушаалтнуудын яг хоёр чигсдэг хүн штэ. Тэгээ ийм байж усан цэрэг бол одоо энгийн иргэдийн эргэтгэж байдлыг хамгаалдаг амар тайван байдлыг хэрхэмлдэг хүмүүс байхад одоо Кизару бол яг л энэ тэнд хамгийн булхаатай муу муухай газарт нь бүгд нь яг очиж өөрөө мэдээд нүдэрэ хараад яг ингэсэн адмирал болохоор ягаад чинь тэгээ энэ бүхнээсээ залхаад те. За адмирал гэнэ усан цэрэг бол ингээд биш юм байна гэсэн шийдэлд хүрээд яг ингээд эцсийн мөчтэй яг урууж таарах юм болов гэж ус боддгийг шүү. За дараагийн маань пост окей скрин гэнэ. Тамаг. Магадгүй энэ дүрийн овог үндэст нь харанхуй зунд нэг болж тулдж байсан баха гэдэг нөгөө түрүүний зураг байна л да. Окей, энэ дэр би хилдгээсэн. Тэгэхээр зүгээр шууд явчих. Дараагийнх нь Luffy-гийн шинэ хувирал. One Piece is real гэж байна. За, Luffy Kaido 2 тулдаж Luffy өгсөний дараа Awakening болдгоо. За, арайч үхтдэггүй бас. Ер нь бол яг үхтэй айгу ойрхоочдөг тийм ээ. За, тиймээс би Luffy-г өгснийхэн дараа шинэ хувиралтай болоод амилж магадгүй гэж бодож байна. Харин түүнийг би Zebek ална гэж таамаглаж байна. Тэгээд угаасаа одод ирсэн малгатын багаас нэг үхэн гэж хэлсэн. Тэгээд эцэст нь миний бүхний таамаглал тиймээс битгий хүн дээр бодорой. Чадвал бичлэгтээ оруулаарай. Аха гинэ. Тэгээд бичлэгтээ оруулсан байна. Тэгээд дажгүй 2 зураг оруулсан байна. За тэгээд Zebek гарч ирээд одоо Luffy-г алах нь ч бас хайшин тийм ээ. Гэтэ Zebek бол ерөнхийн гарч ирж магадгүй бах шүү. Та нар нэр мэдсэн одоо 2025 онд шинэ One Piece яг бүрийн хэмжээний кино гарна гэсэн байлаа. Тэгээд яг би та нарт хэлжсэн шиг магадгүй энэ дээр Zebek-ийн талаар илүү их гарах юм болов. Бас тодорхой судлааг болохоор яг үнэн зөв мэдээлэл өгч чадах болохоор энэ үргээд дуусгая. За окей, нэг юм байна. За дараагийн постэр цай Chemical Earth гэнэ. Blackbeard-ийн part 2 гэнэ. Өмнө part 2 байгаагүй лөө. Өстө дахиад ороод ирчих юм уу? За уншаад үзье да. Өөр ах юм тэгснэ. За уншчи даа уншчи. Нэгт Blackbeard-ийн жимс нь ям ном юм аа гэж байна. За хэрүү Blackbeard-ийн жимс нь Black Hole буюу одоо хар нүхтэй ижил зүйлийг сордог байвал яах вэ? Хар нүхнээс гэрэлж цухтаж чаддаггүй. Blackbeard нь яг үнэндээ 3 сүнстэй биш байвал бас яах вэ? Тэрээр цагаан сахалтын жимсийг идсэн биш сорж авч зүгээр л ашиглаж байгаа бол бас яах вэ? Яг л хар нүх шиг. Хоёрт нь хар сахалтыг одоо хинэн үл мэдэгдэх хүн болоод дахиад өргөсөн бол бас яах вэ? Roxy-г дуудах гэж одоо тийм учраас одоо тэрээр цагаан сахалтын жимсийг идэж чадсан баха. Blackbeard өөрийгөө удирдах чадахгүй байгаа баха. Хэрв дараагийн онсон жимс нь Roxy-ийн жимс бол бас яах вэ гэж байна. Ямар олон яах вэ, тийм ээ? За гуравт нь хэрв Blackbeard-ийн дотор Rox байгаа бол гурав дахь нь хэн байж болох юм болоо? Ийм үү байж магадгүй. Эсвэл One Piece дээр мэддэггүй үл мэддэгдэх хүн орсон баха. За тэгээд комент бичиж ярилцъя. Үг үсгийн алдаа байж магадгүй. Одоогийн төсөлийг хэн итгэвтэй гэж байна. Тэгээд орно ямарч комент байхгүй маа найзуудаа. Комент бичээлтэй. Та нарын бодлыг бол хэн ч шүүхгүй. Та нар дээрээс нь яг жинхэнэ нэрээрээ биш яг өөртөө өгсөн никнеймүүдээр байгаа. Та нарын комментууд маань олон болоод комментэн дотроо бүр ингээд алаан дайн болоод зөвхөн хоёр тал хуваагдаад байвал гоё биш гэж үү. Одоо би тийм л юм хүсэж байна да. Та нар аль болох идэвхтэй байхыг хүсэж шүү. За дараагийн хаан пост орцгоё. Lucky statement гинэ. Shanks-ийн ихрийг олцсон guys гэсэн чинь Squid Game-ын баач гэвч тээ. Okay, nice joke. За энэ тэмдгийн учрыг жахан олцгоё гэсэн дараагийн постаар Optim хинээс вэ гэхээр Optimal Project байна. За дээрс рүү харж байгаачлан Katakuri Shiryu King одоо 3 төстэй тэмдгүүдтэй байгааг бид харж болно. За сайн ажиглаад харуул Katakuri King хоёр нь яг үеэ өнгөрсөн Yonko нарын баруун гарууд буюу одоо Shiryu ч бас Yonko-гийн баруун гар юм аа. За эндээс бид юуг ойлгож болох вэ гэвэл удахгүй хар сахалтын баг ялагднаа. За энэ угаасаа зохиолын дүрмийн дагуу гэдгийг бид олон бүтээлүүдээс харж болно. Тэгвэл яагаад Loki бас энэ тэмдэгтээ байгаа юм бэ? Энэнд яг хариулах гэж үзье л та. Ямар нэгэн байдлаар Loki-гийн өвөө нэгэн цагт Roger болон Roxy-ийн далан дэрэмжтийн үеийн томоохон хүчтэй баг байсан байж магадгүй маа. Харин Loki-гийн аав нь өвөөгийнхаа багийн баруун гар нь байсан учраас энэ гавлын тэмдэгтээ бас байсан байж болно. Хүүгээ буюу Loki-г том болмогц өөрийн багийн баруун гар болгож энэхүү тэмдгийг өвлүүлэн өгсөн болов гэснэ гівч гинэ. Loki аавынхаа удирдлагын доор байхыг хүсээгүй учраас хоригдсон баха. За тэгээ миний бодол шүү. Байж болох хин нэг ч юу гинж үгүйсэхгүй учир юм бол One Piece шүү дээ гэж байна. Би энэ дэр шүмж өгнө. Юу Loki аав мөр төвч. Юу мөгөөч. Болч. That's тагс. Энд дэр no comment. Дараагийнхаа пост орцгоё. Monterio. Хар сахалт
энэ тамаг байдаг л байх. Эсвэл байхгүй байх. Бараг худлаач биш магадгүй. За, худлаа магадлал тэгэл одоо уншия та. Хар сахалт нь өөрөө Роксийн тэжээвэр амтан туслах буюу одоо хүүхэд хамтрагч хүүхэд хамтрагч бус одоо харин Рокс өөрөө байвал яах вэ гэж байна. Хар сахалтын далбаа дээр байдаг 3 ясан эрт одоо хойж гэсэн 3 дахьтай. Рокс байхдаа одоогийн лаугийн жимс найчаар үхшгүй болсон. Гэхдээ тэрний хариуд нь яг л залхаг мэт үхэх бүртээ дахин төрдөг болсон. Рокс үхсний дараа хар сахалт бий болсон. Тиймээс тэр хоёр жимс идэж чадсан. Харин дараа нэг удаа лаугаар мөх амьдралыг олоод үхэх ёстой. Тэрний дараа 3 дахь жимсийг идэх өөр нэг хүн болж чадна гинэ. За би найтацсан шүү. Sorry. За хар сахалт яагаад одоо хүртэл 3 дахь жимсээ идээгүй байгаа шалтгаан нь энэ бас байж болох талтай. Тэгвэл пудингийг яагаад олголчваа? Тэрний идэх одоо 3 дахь жимс нь одоо олохын тулд Роксын урд нь хүчрхэг баг бүрдүүлсэн ч ботрон унсан. Харин одоо яагаад ботрахгүй байгаа шалтгааныг нь олсон. Хүчээр бус ашиг сонирхол чухал гэдгийг ойлгоод амьдлах үедээ дахин нэг баг бий болгосон баха. За хар сахалт өөрийн багийн гишүүдтэй жимсийг идүүлсээр байгаа. 3 дахь жимсийг идэх боломжтой болох үедээ өөрийн багийн гишүүдийн одоо эзэн өөрийн хүссэн жимсийг идэх гэж одоо багийн гишүүдэд алнаа гэж байна. За түүний гишүүд нь зүгээр л найдвартай сав гэж байна. Бас юм миний бас хизээч ингэж уншиж байгаагүй. Тэм сонирхолтой одоо бодлоо шүү. Thank you. За ингээд цаг маань бараг болсон байна. Ингээд сүүлийнхаа постыг уншицгаая да. Химбэ гэхэр тэггүнэ гэнэ. Хүе нэг юм бодж оллоо гэнэ. За яана юу бодоод олчвоо. Хар сахал цагаан сахалтыг нөмөргсөн. За юу тэгээд өөрөө дотор нь орсон шүү дээ, тэ. Тэгээд цагаан сахал сүүлийн бүх хүчээ гаргаад цохих гэтэл тэр хүчийг нь сорцсон юм шүү. Тодорхой хэмжээт бол яах вэ? Яах вэ? Цагаан сахалтын хүч дандаа ашиглаж чадахгүй гэсэн үг юм шүү. I need шүүмжлэл гэнэ. Зөв бичиж чадвал сайхан тамаг байна. Хүүрэ. Бошоо. Артаагүй хүрээ. Тэгвэл бус гişүүд нь яасан байх вэ? Тэд нар хүчийг надад олж чадахгүй шүү дээ.